дараагийн мэдээлэл танилцуул. Америкийн нэгдсэн улс хятад улс худалдааны асуудлуудаар яриа хэлцээ хийж байгаа юм байна. За тэдний яриа хэлцээнд нэлээд дэвшил гарсан тухай мэдээллийг өгч байна. За Швейцарт болсон энэхүү уулзалт нь хоёр талын худалдааны асуудлыг шийдвэрлэх. За ялангуяа хоёр талын худалдаатай холбоотойгоор ихээхэн хэмжээний татварыг харилцан ногдуулаад байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд бүгд найрамдах хятад ард улсын бараа бүтээгдэхүүн 145% татварыг ногдуулсан бол хятад улс хариуд нь 125% татварыг ногдуулад байгаа. За энэхүү харилцан бие бинийгээ татвараар далаалах энэхүү бодлогын улмаас дэлхийн эдийн засаг худалдаанд ихээхэн сөрөг нөлөөллийг авчираад байгаа. За үүний улмаас Америкийн нэгдсэн улсын эдийн засаг ч гэсэн томоохон ийм агшилт буюу эдийн засгийн бууралтыг бий болгож байгаа учраас талууд хоорондын асуудлаа шийдвэрлэх зорилгоор их уулзаж байна. За хоёр улсын бас яриа хэлцээний гол асуудал нь бол хоёр талын худалдаанд байгаа худалдааны алдагдлыг арилгах, өөрөөр хэлбэл олон жилийн туршид бүгд найрамдах хятад ард улсын хувьд ашигтай явж ирсэн энэхүү худалдааны асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор энэхүү уулзаж байгаа юм. За энэ уулзалт бол өнгөрсөн 1-р сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хятадын эсрэг өндөр татвар ногдуулснаас хойш анхны уулзалтын нэг болж байна. За энэ нь бол амралтын өдрүүдээр нууцаар хаалттай хэлбэрээр босон гэж үзэж байгаа. За энэ яриа хэлцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй ойрын өдрүүдэд цацагдана гэж талууд мэдэгдэж байна. За энэ уулзалттай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бесент хэлэхдээ бүтээмжтэй бүтээлч байдлаар бол уулзалт болж өнгөрсөн гэж мэдэгдсэн бол бүгд найрамдах хятад ард улсын ерөнхий сайдын орлогч Хойли Фэн гүнзгий илэн далангуй яриа хэлцээ болж өнгөрлөө гэж мэдэгдсэн байна. За мөн Женевд энэ удаа болсон 2 өдрийн уулзалтын дараа Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч элчин сайд Джеймисон Крир хэлэхдээ Америкийн зүгээс хятадын түвшүүдтэйгээ байгуулах хэлэлцээр нь Америкийн худалдааны 1.2 тэрбум долларын алдагдлыг бууруулахад тустай гэж мэдэгдсэн байна. За харин сангийн сайд энэ асуудлаар Америкийн сангийн сайд мэдэгдэхдээ Америкийн нэгдсэн улс хятад хоорондын худалдааны хурцтмал байдлыг намжаах нь энэ хэлэлцээрийн гол зорилго байсан. За энэ талд бол ихээхэн хэмжээний ахиц гарсан гэж мэдэгдсэн бол харин хятадын ерөнхий сайдын орлогч Хойли Фэн яриа хэлцээнд хоёр орны хувьд маш ачаал бүгдэлтэй болсон боловч дэлхийн эдийн засгийн доктортой байдал хөгжилт ч гэсэн бас чухал үүрэгтэй гэж мэдэгдсэн байна. За тэгээд энэ удаагийн уулзалт бол нэлээд бодиттой байдлаар бол асуудлуудаа хэлсэн гэж мэдэгдэж байна. За харин дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий байцаагч Негосеми Ошоки Изивила бол энэхүү яриа хэлцээний талаар чухал алхам боллоо гэж мэдэгдсэн байна. За харин энэхүү яриа хэлцээний ялангуяа бэм гарагт өрнөсөн яриа хэлцээний дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын харилцаа бүрэн ресет буюу шинжлэгдсэн байдалд хүрлээ гэж шаасайсан байна. За нийгмийн шүлжээнд ерөнхийлөгч оруулсан постондоо маш сайн яриа хэлцээ боллоо. Өөрчлөлтийг бий болгож байна. За нөхөрсөг боловч бүтээлч байдлаар бид нар өөрчлөлтийг авч хэлцлээ. Америкийн нэгдсэн улс хятадын ард түмнүүдийн сайн сайхны төлөө хоёр улс бие бинийгээ харилцан бизнес нээлттэй байлгах ийм байдлыг харлаа. Агуу дэвшил гарлаа гэж нэмж мэдэгдсэн байна. За харин баасан гарагт энэхүү яриа хэлцээ эхлэхийн өмнө бол талууд хүлээлттэй баг байлгах тал дээр бол ихээхэн анхаарсан. За ямар нэгэн байдлаар энэхүү уулзалтын хүрээнд томоохон дэвшил гаргана гэж хит найдлага хүлээлгэх нь уулзалтын үр дүнд сөргөөр нөлөөлж болцсохгүй гэж үзсэн учраас аль аль талууд бол тухайн уулзалтын талаар ямар нэгэн томоохон үр дүн хүлээхгүй байна гэж мэдэгдэж байсан. За мөн уулзалтын өмнө хоёр тал бие биендээ харилцан анхааруулгыг өгч байсан. За бүгд найрамдах хятад ард улс Америкийн нэгдсэн улсыг гайлын татвараа хөнгөлөх ёстой гэж мэдэгдсэн бол Америкийн сангийн сайд хурцтмал байдлыг намжаах асуудалд анхаарлаа хандуулна. За энэ хэлэлцээр бол энэ яриа хэлцээнээс бол том худалдааны хэлэлцээр бий болохгүй гэж үзэж байгаагаа гэж мэдэгдсэн. За ямар ч тач бол хүлээлттэй баг байлгасны үр дүнд бол талууд ямар ч байсан харилцан ойлголтын хүрээнд бол асуудлаа шийдвэрлэх боломжтой гэдгийг энэхүү яриа хэлцээ харуулсан байна.